Улаанбаатар хотоос 2014 онд Дархуул аймагт шилжиж ирээд манай нөхөр болохоор Дархуул аймаг хөх тахгүй юу. Тэгээд өөрөө өсөрсөн нутагта үйлдвэрлэлээ хөгжүүлээ гэж одоо бид хоёр 14 онд Дархуул аймагт нүүж ирсэн. Тэгээд анх нүүж ирэхдээ хоёр хоёрын машинтай Монгол гэртээ л ирж ирсэн. Сайн байцгаана уу? Намайг Шижир Цэцэг гэдэг. Би Дархан Ширүүл компани хамтран үүсгэн байгуулагч байна. Манай компани 2018 оноос Дархуул аймагта арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэгч компани юм аа. Манай онцлог бүтээгдэхүүн бол нурууны хамгаалалт, хөдөлгөөн хамгаалалт, нурууны бүснүүд байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд болохоор бид нэр орон нутгийн жижиглэн худалдаа хэрэглэгч нар тий сэлэнг, эрдэнэт, хөвсгөл, говьалтай, ховд, цогццээгээ тий өмнө говь руу бараа бүтээгдэхүүнүүд явуулж харилцагч хүмүүстэй харилцдаг. Мөн байгууллагуудаас гэх юм бол Улаанбаатар хотод Апо трейдинг компани, өмнө говь руу оюутлогоо, эрдэнэс давталгоо гэх компаниудын ханган нийлүүлэгчдийн туслан гүйцэтгэгчээр иргэд ажиллаж бүтээгдэхүүнүүдэд нийлүүлдэг. Манай гэр бүлийн хүмүүс 2008 оноос бүр нандал зах дээр импортын үнэт төлөөнөө зардаг байсан. Тэгээд өөрөө ер нь яагаад хийж болохгүй гэж те энд үнэтлийг хийх тийм боломжтой юм бэ гэж хараад арьс ширэн бүтээгдэхүүн түүхийд манай Монгол орд илбэг байдаг учраас өөрөө хийж үзье гэж бодоод нэг оюутлын машин аваад найстайгаа хамтраад нандал зах дээрээс ерөөдөө бизнесийн гараагаа эхлүүлж ирсэн гэсэн. Өргөн үйлдвэрлэлийг Монгол гэртээ үйлдвэрлэлийг явуулж байгаад бид хоёр бас нэг ажлын байр ерөөдөө манай Монголын үйлдвэрлэгчдийн хамгийн ихний ажлын байр чинь ерөөдөө Б1 давхар гэдэг шүү дээ тий. Б1 давхарт ажлын байртай болоод бас тэрийг бас анхудаага ажлын байрт болоод тэрэндээ баярлаад тэрийг гой засаад өөртөөхөө үйлдвэрлэлийг орчныг өрдүүлээд хоёр өрөө одоо батад арай жижиг талбай дээр тий Б1 давхарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд ер нь бол Б1 давхарын хүндрэл бэрхшээлтэй талууд агиох байдаг л да. Яагаад гэхээр нэг хэрэглээний халуун усны зэрэг тий гаднаас ус бороо гамшиг боллоо гэхэд нэг үерийн усмаас орж ирэхтэй. Тиймгүй тохиолдлууд хэд удаа ирэхдээ гараад бид хоёр ч удаа бүтээгдэхүүнүүдээ ирэхдээ материалуудаа бүгднийг усан давтуулаад агиох хүн байдалд ирэхдээ орчил хийсэн л да. Тэр тухайн үед ирэхдээ хэцүү байсан ч гэсэн шантраагүй. Тэгээ залуу хүмүүсийнхаа хүсэл тэмүүлэлээрээ тий үйлдвэрлэлээр хөгжүүлээ. Бид хоёр цааш та нэг хүрэх нэг цэгээ харцсан байгаа болохоор тэрнлэгөө иргэдөө тэмүүлэлтэй байсан учраас иргэдөө шаардлагагүй үйлдвэрлэлээр явуулж байгаа. Манай бүтээгдэхүүний давуу талууд их ганц нурууны хамгаалтын бүснээс гадна бас нэг олон төрлийн Монгол дийлэн дээр бүсэлдэг бүснүүд тэгээ өмдний бүх төрлийн бүснүүд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ингээ тий бүх төрлийн бүснүүд тэгээд гоёлын цүнхнүүд тэгээд захиалгаар бас нэг жижиг хүмүүсийн дэ юу хийж байгаа хэрэглэгчид юм юу хийж байгаа ерөөдөө гутлнаас бусад бүх арьс хэллүүдийг хийхийг зорж иргэнэлж ажиллаж байгаа. Одоо тэгээ манай нурууны бүс маань болохоор бид нэр одоо ноу-хау гэх юм уу тий манай бүтээгдэхүүний одоо ганцхан л манай байгууллага юм зөвлөгчтэй нурууны бүс хийдэг. За энэ зөвлөгч нь болохоор зэрэг нурууны яг нэг юм юу хэсэг дээр урд өрдөрөө гэж одоо энэ хотор яг нэг хотод хэсэг дээр яг энэ зөвлөгч маань илүү их ингээд сууж дарж өгдөг. Мөн тэгээд нэг бүснүүд нь арьсмаар болгон дээр нэргээд эсгүүрүүд маань бүгд өөрөөр гардаг гэсэн үг. Одоо жижиг арьсмаартай оролдвол эрдмэрийн одоо энэ ташааны ухлаадс энэ богино хавирганы ухлаацуудыг бүгднийг яг гаргуулад эсгүүрээ ингээд хүний биедэн тохируулад одоо Монгол хүний биеийн онцлогтой гэх юм уу те тохируулад бүтээгдэхүүнүүдэд эсгэж нэг бүрчлэн дээр нь анхаарч ажилладаг гэсэн. За манай бараа бүтээгдэхүүнүүд маань болохоор өөрийн үйлдвэр ажлын байран дээрээсээ орон нутгийнхаа дархан зах худалдааны төвүүд байдгийн тэн дээр бас бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Мөн Улаанбаатарт хар орон худалдааны төв дээр бас борлуулж байгаа. За манайхан чинь ерөөдөө үндэсний үйлдвэрлэл гэхээр л үнэтэй одоо тэнгэр таз үндэсний үйлдвэрлэл дэмжих яг тэнгэр таз үнэтэй байна гэдэг байдаг тий. Тэр тал дээр би болохоор эсрэг байр суутаа суудаг. Яагаад гэхээр манай арьсан бүтээгдэхүүнүүд чинь чанартай. Гэхдээ чанартай ч гэсэн гадны импортоор орж ирж байгаа арьсан биш бүтээгдэхүүнүүдтэй яг дүүцгээс үнэтэй байхгүй юу? Ерөнхийдөө одоо ингээд энэ байг хэд энэ хүүхдийн өмдний төлөө энэ энэ ингээд арьсан төлөө шүү дээ. Тэгэхэд 10,000 төгрөг үнэтэй. Тэгэхэд хүмүүс ч хэд гэж магадгүй үнэтэй гэж боддог байх л да. Тэгээд сайн бас мэдэхгүй байж магадгүй. Тэгээ өмдний төлөвд маань ерөнхийдөө нэг 10,000-аас 35,000 хооронд үнэтэй. Цэвэр арьсан бүснүүд шүү дээ тий. Тэгээ нурууны хамгаалтын бүснүүд маань болохоор ерөнхийдөө 60,000-аас 95,000 төгрөг л байна. Ерөнхийдөө энэ өгж байгаа чанарын хувьд ингээд бодоход манай бүтээгдэхүүн харьцангуй хэмжээгээр борлогддог гэж
За манайх Линдиминий харилцаж байгууллага Линдиминийг яагаад сонгосон бэ гэхээр Линдимин ерөөдөө хэрэглэгч олонтой олон жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа тийм найдвартай мөн тийм нэг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад хангасан олон бүтээгдэхүүн үйлчлэгийг бидэнд санал болгодог учраас бид Линдиминийг сонгосон байгаа. Линдиминий лендтэй буюу тийм хуваан төлөх бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэр маань болохоор ингээд надад маш их таалагддаг л та. Яагаад гэхээр нүүн хүмүүстэй ерөөдөө ингээд бүгдэнд нь яг эртгэжтэй. Заавал тэдэн дөрөвнөө босготой ч биш тийм. 1000 төгрөгнөөс дээш ямар ч хамаагүй худалдаа авалт хийсэн хүмүүс маань өөрийнхөө хүслээрээ хэд одоо хувааж төлөх боломжтой тийм нэг сарын дотор флекси зээл гэдэг үйлчлэг бас байдаг. Тэр үйлчлэгийг болохоор одоо үйлдвэрлэлд эрхэлж байгаа хүмүүсийг дэмжээ тийм. Ямар ч барьцаагүйгээр те 5-аас 100 сая хүртэл төгрөгийн зээл гаргаж өгдөг те. Тэгэхэд чинь бид чинь ингээд ямар нэгэн зээл авахын тулд ингээд ямар их явдаг үлээ те. Бичиг заас бичиг онтуудаа бүрдүүлээд ингээд яхад биднэрт ямар ч барьцаа шаардахгүй бичиг онт бүрдүүлэхгүй зөвхөн дансны уулгаар те 5 минут дотор бидний асуудлыг те богино нэг яаралтай хэрэгтэйгээ санхүүгийн асуудлыг мань богино хугацаанд шийдэж өгдөг юм. Маш их даваа талтай биднэрт бас маш их тус нэмрүүлдэг л доо. За манай байгууллагын ихэд ойрын зорилго бол одоо нурууны бүс хөдөлмөр хамгаалтын бүсийг хөгжүүлэлтээ маш сайн хийж удаж байгаа. Яг нь Монгол төвлөрсөн бүтээгдэхүүн Монголын одоо гар эзэн бүтээгдэхүүн гэхээр л хаяг шошгохгүй, сабаглаа бодлохгүй ингээл бийдэг тий. Гар дээрээс ингээл зарагдаад иждэг тийм биш. Яг өөрсдийн нэг чанар стандартын шаардлага хангасан юуг бүтээгдэхүүн гэдгийг батлахын тулд хаяг шошго, сабаглаа бодлоо шийдээд мөн нарийн мэрлүүдэд зориулаад цахилгаанчин, мужаанчин, сантехникч гэдэг юм тий тэр хүмүүс бараа бүтээгдэхүүн үеиндээ хөдөлмөр хамгаалтынхаа бага хэрэгслүүдээ өөртөө ойрхон бидээ ойрхон авч явах зориулттай тийм цүнх сав тасалгаа бүсэнд нь бас шийдэж өгөөд бас ачааллын болох мөрөвчтэй ч юм уу тий өндрөөс хамгаалах юм мөрөвч бүс ирнэ тэр талаар ихэд хөгжүүлээд бүтээгдэхүүнүүдээ сайжруулъя гэсэн бодолтой байгаа ойр хугацаанд. Алсын хараа бол мэдээж Монголда танигдсан тий одоо үндэсний үйлдвэрлэл болохын төлөө мөн Төв Аз болон Европ улс орнууд руу бараа бүтээгдэхүүний экспортлох зорилгоор ажиллаж байгаа. Манайх бас харьцангуй удирдлагатай байгууллагад одоо 12 дахь жилдээ орж байна. Тэгээд гар эзэн бүтээгдэхүүн манай арь ширэн бүтээгдэхүүний онцлог давуу тал маш их. Яагаад гэвэл манай түүхийн манай их оронд минь байна. Үйлдвэрлэл хөгжих боломж нь маш их байгаа. Тэгээд ижил бараа бүтээгдэхүүн сонирхож байгаа, үйлдвэрлэлийг зорж байгаа залуучуудынхаа бол битгий шантраарай л гэж мэдээж хүнд маш олон асуудал гарч идэг. Тэгээд үйлдвэрлэл хийж яхад сайн муу зөндөө олон асуудал гарч идэг. Нэг зорилгоо хараад заартайгаа ирээдүгөө харцсан бол шантрахгүй тууштай байх юм бол ер нь бол тууштай байна гэдэг бол маш хүнд байх хэрэгтэй даваа тал том чанар тий. Тэр байхад бол ерөнхийдөө чадахгүй бүтггүй зүйл гэж юм бол байхгүй. Тэгээ бүгдээрээ зөрөгтэй байгаарай. Үйлдвэрлэл дээрээ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлээрээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.